Сайн байна уу guys. Тэгээ би нэг аимшиг бичлэг үзэг part 2 гэдэг нэг бичлэг оруулсан шүү дээ. Тэндээ би дургу байсан. Яг гэж хэлэх үү. Биний микрофон өвдөрсөн байсан. Тэгээд тэрнийхээ хагас талыг нь тал үржлийг нь энийг үзтээ. Яа энэ юу харагдаад байгаа юм. Яг хүүхд тасч өдрөө би мэдгүй наа. Энийг үзээ цэглэн шууд аимшиг өгье. 1908 оны шинжил би 19 настай байлаа. Яа бэжарэ. 1908 оны шинжил би 19 настай байлаа. За арис Хэдэн найзуудтайгаа шууд харц цагийн өмнө цочрын дээр баар сууж байлаа. за Гинт камера машиндаа марчихсан сармаа За. буцаад найзууд мэдээж байна гэж бодсон тэр. Би камера хасаа. Ганцаараа цахилгаан шатсан. Лифт тавтаа явахдаа гинт чичирч зогсов. Өрхөнд орсон мэдрэгдэж байв. Би давчуу зайнаас сайдаг асуудалтай юм л та. Тиймээс миний хувьд тийм ч тохиомжтой нөхцөл биш байлаа. Хэдэн минутын дараа гадаа болж байсан бүх зүйл чимээгүй болов. Газар биш бай. Зүрх минь улам хурдан хүчтэй цохилж эхлэв. мэдгүй. Тэгээд гинт ухаан алдчихв. Миний юу болохгүй байна. Зэрэнгүүтээ хүлээж ярьж чадахгүй байгаагаа анзаарав. Дахиад сүмсэнд даруулж чадахгүй байгаа гэж бодов. Дараа нь гэрэл асч унтарч эхлэв. Тэгтэл гинт миний зүүн талд лифтийн суусан хардсан руу нийт суугаад би хашрах Энийг үзчихээ би бэлэн шүү. ямар чимээ гарсангүй. Тэгэхгүй яаж гэдэг вэ? чадсангүй. Чанга өрөвчөөр залуу цахилгаан утсан гимцэн. Утгагүй намайг гарган гэдгийг хэлв. Цахилгаан шатны камераар хамгаалж би зүгээр хэвтэж байгаа юм шиг харагдаж байна. Тэд намайг шинэ жилээр сатуу байна гэж бодсон байх. Ямар ч байсан тэр дурс намайг намайг шоолон нээж. Уруугаараа зааж энэ бүх хугацаанд гэрэл амилцаар байв. Дараа нь гинт маш олон хүний шинэ байгаа дуу сонсогдож эхлэв. Харанхуй дурс надруу ширцээр байх бөгөөд 13-гаа дээш өргөж занхилтэй юмсэл тодруулсан байна. 9 хуруугаа дээш надруу харсаар байх улам орцоор байна. Тэр 8 дээш надруу харсан хэрэг байх бөгөөд орцоор байна. Босоо. Адилхан. 6. Адилхан. 5. Адилхан. 4. Түүний шүс гоож ойрцсон байлаа. 3. Ойрцоор бай. 2. Ойрцоор бай. Дараа нь гэрэл амжилтаа болж харанхуй болов. Тэгтэл гинт гадаа дахиад чимээгүй болов. Баруун чихэнд амьсгал дараа нь хаанаас чимээ. Тэхэн сонсогдов. Би амьсгалж чадахгүй байлаа. Гэрэл дахин энержиж эхлэв. Тэгтэл зээжин дээр гарч ирэхэд гинт алга болчихов. Сүнсэн даруусны дараа шиг ярьж хөдлөж чадаж эхлэв. Би цахилгаан шатнаас гараад харахад саяхан шинэ утгаар болж зодон гарсны мэдв. Дөрөв сэтгцтэй залуус шинэ ногсож байсан хүмүүсийг том утгаар сийж эхлэсэн түүнийг алчихсан байна. Энэ явдлаас хойш би дахиад сүнсэнд даруулаагүй юм. Яа, юу юм бэ? Яач. Яачлаа. Яха, яатгүй. Тэцэн сүлж их шүү. Энийг яагаад вэ? Бочта. Анхааруулга. Энэхүү бичлэг нь гарах зүйлсэн зохиомжтой үндэслэлгүй зохиолчийн санаанаас гарсан зүйл болно. Мөн зүрх судасны өвчтэй өндөр настай бага насныг өгөөд жинсэн эхчүүд үзэхгүй байгааг зөвлөж байна. Хэрэв ямар нэгэн тохиолдолд хохирол гарсан тохиолдолд манай сувг хариуцахгүй болно. Гинэ. 18 наснаас тийш би өөрөө 10 тааш. Зөвхөн гайгүй шүү дээ. Хэцээгээд байна. Өөртөө
Би нэгэн өдөр найзтайгаа зөвхөн цагийн зугаатай өнгөрөөж байна. Гэтэл миний өнгөрөө зам хөдлөн. Яагаад ч юм нэлээд орч хэлээгүй. Скейбордтой гуусан үзэлбэр хүн болгонд намайг дамжиж шүтэж надаас өөр ингэж чадах хүн байхгүй гэхдээ яг дуусах алдад би удирдахаа алдаа нэлээд хүчтэй газар түрээдэн байна. Бүгд л намж. Би ч нүдэнэ найзууд руугаа хартав. Бүгд лайсан янзтай чимээгүй хүн намайг хөдлөн. Юу болсноо мэдчихсэхгүй. Толгоогоо доошлуулсан гараа хашлал. Миний гар бүтээр ирсэн байдалтай байгаа харан шоконд оров. Маш хүчтэй өвдөлт мэдрэн. Хүчтэй ойролтод нэг найз маань шокноос гарч чадахгүй. Бидний хоёрын нэг ясандаа хойшоо гарцаадлаа. Би ч юу хийхээ мэдэхгүй гараа баримт нийл бах ойролтод манай эмэгтэй найз асуудлыг өндрүүлсэн тул намайг мөрөн дээрээ савдан тусламж авахар болоо ихтэй. Замын нөгөө талд эмэгтэй машин байгаа учраас бидний яаж хэвлээ хэмээн машины зүг гараад болсон доо. Бидний харсан яцтай. Гинт эмэгтэй машин хүчтэй тохиолдсон найз бид өөртөө ирэн. Дотроос нь хугацаа цацсан. Яг л өгсөн уншиж царайтай хоёр эмэгтэй ажилтаа намайг яаралтай дамрын дээр тавин машины хойно ороошоо. Манай эмэгтэй найз надтай хамт олбогдол түүний зөвхөн олон тайван байх гэхээс өөрөө хэлэхгүй намайг аваад явсан. Хэд хоногийн дараа найзууд бие биентэйгээ уулзсан. Түүний хаашаа алга болсныг бүгд хайцаа. Түүний эцгийг хүртэл цаатаад мэдчихсэн. Бүгд би шатсан. Тэр орморгүй алгасан учраас бүгд хэрэг бичлэж байгааг надад хэлэхгүй мэдсэн баг. Тэдэж бие биентэйгээ ярьсан. Яах талаар ярилцаж байдаг. Нэг нь босч тэр нөгөө эмэгтэй машин байна. Хаашаа явж байгааг мэдчихээ хэмээн хойноос нь дагав. Машин гинт загсан. Дотроос нь хоёр цэцэг царайтай түрээ гарч ирэн. Ийш харам. Машины хойноос ямар нэгэн харанхтай зүйл байшингийн харанхай болон хаян яваад ирэв. Бүгд шоконд орно. Хэсэг харууттай зүйлийг хүн очин нээж үздэг. Юу байсан гэж бодож байна. Тэд юу ч хэлж чадахгүй хэлээ авсан гэлээ. Намайг харан шоконд орно. Яг л асуудлаа сайн зөвхөтгаараа. Нөгөө найз маань зөвхөн. Нөгөө хоёр маань ч намайг харан ойлголоо. Даажин жижиж байж. Би яг л антин шиг алхаж. Хүн харахын аргагүй болохгүй зэрэглэгдсэн байсан болохоор ойрлохоос юу ч хийж чадсан. Мэдээж бидний хил заншснаар SCP-4419 буюу махны дэлгааны машин. 4419-ийн харагдах байсан. Ингээлийн түргэн тасамжийн машин шиг. Энэ хоёрын бус түргэн тасамжийн машин ямар нэгэн эмнэлгийн яралтай тасамжтай болсон газруудад аяндаа гарч ирдэг. Гэвч хизээ хаан гарч ирэхийг нь урьдчилан хамгаалах боломжгүй болохоор байж ахад нэлээд их хүн. Ямар нэгэн түргэн тасамжийн яралтай үйл явдал болох тохиолдолд шүрмэс гих мэт баг зэргийн хөдөлгөөн. Эсвэл бүр ноцтой бооны шахнаас үл хамааран SCP-4419 гинцэг хүндээ шууд хэрэг болно. Түргэн тасамжийн машинаас амжилтын дөрөв тооц үнэлсэн. Хүн төрөлтөө хоёр бит бууж ирэн. Огчиг дамнууган дээр ашиглан түргэн тасамжийн машины ард байлгана. Тэр хоёрын яг л амжилтын машины чиг ажиллаж болгож ямар нэгэн хүмүүс тэр хоёр саад тохиолдолд хүч хэрэглэн тэдний зогсоох болно. Түргэн тасамжийн эмчнэр хөвчгийн машиндаа хийж чадсан бол нэн дээр өндөр уртаараа хурдлан алгах болно. 7-оос 2-7 хоногийн дараа 4419 огч авсан газартай гинт гарч ирэн. Дотроос нь нөгөө хоёр хүн харууттай зүйлийг ойролцох газарт нэлдээ хурдлан алгах болно. Ард нь үлцэн хавчдгээр үргэлж бие махбодын ямар нэгэн өөрчлөлтөд орж дарчилж гадны зүгээр амсах болно. Тэдний гэмтэл маш ноцтой. Бүр өхөл хүрэх боломжтой байсан ч ямар нэгэн учир нь бол хараад тэднийг ямар твээр нь байлгаж байгаа нь аимшигтай. Энэхүү үйл явц нь улам аимшигтай болсон учраас SCP байгууллагын чихэн төрөв. Хотгогч бүр адилхан шиг чанартай байгаа анзаарсан SCP байгууллага SCP-4419 холбоотой хэд хэдэн баримт цугласан юм. Энэ бүх хэргийг тайлахын тулд бид нэр өнгөрсөн үеийг ойлгох ёстой. Он цагийн дарааллын дараа та бүхэндээ тайлбарлаж өгье. 1983 онд 100 хэмжээнд гарч явсан залуу машин дараалал хүчин уусан тохиолдол харав. SCP-4419 газар дээр нь ирж түүнийг авч явсан бөгөөд хэдэн өдрийн дараа нөгөө л хажаантай болсон. 1994 онд баарны гадаа зодоо хийж ирээгүй угсан залуу мөн 4419 авч явав. Гэхдээ өмнөх хүмүүстэй адилхан биш. Бүр илүү сонио. Тэр нь юу гэвэл хоолойнх нь шилэн цаар суулгаж зүрхийг нь шууд харах боломжийг өгүүлсэн. 2003 онд ихний нөхөр хоёр машины ослоор 4419 ээлж тавьж болов. Мэдээж ихний нөхрийн хоёрыг хизээс салхааргүй. Нуруугаар нь хооронд нь залгаж чадсан. 2006 онд нэг хөгшөөр зүрхний шигдээс болов. Бидээ 11 шинэ ажилтнууд зөвхөн болсон. Мэд заслын аргаар түүний илүү зүрхийг авах болсон ч тэрээр шархаад илж чадаагүй. 2008 онд байшин гал гараа 19 хүн шатаж 7 хүний авах боломжтой хэмээн үзэж гал командын хүмүүс яалтаа туслах гэхэд 4419 тэдний цагцаа хүн шахсан 7 хүнийг авч яваа. Хооронд нь нийлүүлэн махан өмлөг болгосон хэрэг гарав. Одоогийн үедээ тэдгээр хөгжсөн хүмүүс SCP-ийн 31 хэсэг байршуул хадгалагдаж байгаа. SCP-4419
419-ийн хамгийн ачаалттай үзэгдэл бол Афганистанд эргүүл хийж байсан албан хаагч автсан бөгөөд гинт цэгийн туслах хүчний эмнэлгийн машин гарч ирв. Түүний хүчээр авч явв. Түүний багийнхан зогсоогүй машин руу гал найдал хар наалданхан шингэн зүйл хойжж байсан ч машиныг хамтлагтай зогсоох хүч байсангүй. Маргааш болтол тэдний байршиж байсан цэргийн хоорондын ханаар учир нь үл олдох үед байв. Мэдээж тэр цэрэг SCP-419 гэмтэл бэртэл авсан хүн бүрт үзүүлэх аюулаас гадна манай гэргийн хааж хавдах чаддаг тул хэтэр аялалд оруулсан. SCP-419 SCP байгууллагын мэдээллийн санд хамгийн харгас хэрцгий ажлуудын нэг бөгөөд SCP-106 хөшийн иргэн дараа бичдэг. Хизээ нэгэн цагт бид энэхүү харгас хэрцгийг өгдөг. Эмнэлгийн машиныг барих арга замыг олно гэж найдаж байгаа болохоор тэр хүртэл өөртөө хайртай байж гэмтэл бэртэл авахаас болгоомжлоорой. That's guys. Энэ хүрээд яг юу вэ? Тэгэхэд эхэлсэн үү? Би нэг өдөр найзтайгаа эхэлчих. За энэ үрээ бичгээ дуусгая. Тань таалагдсан болоо гэж subscribe дараарай. Part 3 гэж байгаа. Part 5 хүртэл байгаа шүү. Тэгээд жилийн дараа part 6 гарч магадгүй. Хэд хоногийн дараа part 5 хүртэл гарч ирнэ. За энэ видео дуусгая. Тань таалагдсан бол боллоо та.